Энэ жилийн баяр наадмаар шөвгүүрсэн бөхчүүдээс 32-т нь допингийн шинжилгээ хийлгэхэд нэг бөхөөс илэрсэн тухай бүхий салбар комисс өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж байлаа. Допинг илэрсэн бүхий нэрийг сорцыг баталгаажуулж зарлана гэж байсан. Харин тухайн бүх нь Б сорцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Б сорцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно хэмээн бүхий салбар комиссоос мэдээллээ. Тодгонам гэх хэмлэг иргэнд өөх сурвалжах мэс ажилбар хийж мэс заслын үеэр үйлчлүүлэгч нь амиа алдсан харамсалтай арга гарсан. Тус хэрэг үйлдэгдэж хүний алтан амь хохироод 4 жил гаруй хугацаа өнгөрсөн ч тухайн хэргийн шүүхгүрэл одоо хүртэл хойшилсоор байна. Хэргийг иргэн сануулхад хаанул дүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тодгонам эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй өөх сурвалжах хагалгаанд орж байгаад зүрхэн зогсож амиа алдсан юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутаг дахь ирээн толгой нүүрсний орцтой холбоотой ноцтой асуудал сүүлийн хэдэн жилийн турш яригдж байна. Уг ордын эцсийн өмчлөгч нь Монгол Уран Ресурс компани бүрэн эрдэнэ юм. Тэрээр энэхүү нүүрсний лицензийг ирээн толгой гэдэг компани байгуулад түн рүүгээ шилжүүлсэн юм. Эдгээр компаниас болоод байгаль орчин тэр дундаа усны нөөц сүйдэж буй талаар нутгийн иргэд сум орон нутгийн засаг захиргаанд тэмцээр иржээ. 2023 оны хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авах картын зорчилт 44 болж байгааг Улаанбаатар Смарт карт компаниас мэдээлжээ. Өөрөөр хэлбэл оюутнууд автобусны картаа E-Mongolia системээр дамжуулан захиалах юм байна. Системд захиалга авах хугацааг удахгүй нэхэж оюутнуудын автобусанд өнгөө зорчих хэрэг 22 байсныг нэмж 44 болгон нэмэгдүүлж байгааг энэ оны 3 дугаар сард боловсрол шинжилгээ ухааны яамнаас мэдээлж байсан юм. Айлхтай тэмцэх газрын мөрдөө шалгах хэлтээс энэ оны 8 дугаар сарын 28-наас 9 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмтэргийн шинжтэй 121 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 11 гомдол мэдээлэл хэрэг бүртгэлийн хэрэг нээж 24 гомдол мэдээлэл хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурор шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөө байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн 7 хоногт 4 хэргийг шүүхэг шилжүүлэх, 12 хэргийг хаах, 3 хэргийг хариаллын дагуу шилжүүлэх саналтай прокурор төгссөн байна.